нь асар том хүчтэй зэвсэг. Ер нь бол урлаг бол одоо урлагаар бол хүмүүсийн оюун санаа, үзэл бодол тий одоо амьдралын хэм маягт нь маш том юм хүчтэй нөлөөллийг үзүүлж идэг байхгүй юу? Нэгсэндээ одоо нэг зөвлөндөө гэж ярьдаг шүү дээ. За энэ өдрийн амар амгалан айлтгая. Намайг Батмөнхийн мөхцөцөг гэдэг. Би Монголын орчуудын иргэлийн гишүүн уран бүтээлч, орчин үеийн чиглэлээр уран бүтээлээ тойрогдог. За тэгээд миний уран бүтээлийн сэдэв бол нүүдэлчдийн өв соёлыг, гүн ухааныг уран бүтээлтэй ер нь гүн гүнзгээ тусгаж уран бүтээлээ тойрогдог онцлогтой байгаа. Тэгээд ерөнхийдөө бол land art одоо болон инсталляц, перформанс чиглэлээр уран бүтээлдээ төлхөө ажилладаг. Уран бүтээлч хүн бол маш амьдрал судлаач гэсэн хүмүүс л тий. Тэгээ ингээ альва амиг ажиглаад тий. Одоо хүмүүсийн одоо ярианаас, дахмуудынхаа ярианаас, эрдэмтэн судлаачдынхаа ярианаас одоо тэгээ нийгмийн байдлыг одоо ингээл уран бүтээлдээ ерөнхийдөө ингэж тусахыг хичээд. Тэгээд мэдээж нэг зураач хүний хувьд, эмэгтэй хүний хувьд бол одоо ингээд яг уран зураг талтаа бол би бол яг өөрийнхөө дотоод сэтгэлтэй гоо сайхан эмэгтэй хүн ямар байдгийг, дотоод сэтгэлд нь одоо юу одоо гэрэлтэж байдгийг гэдэг тэр талаас нь бол уран зурагтай бол голцоодлгүй тусгадаг. Тэгээд миний уран зургууд бол голцоо эмэгтэй хүмүүсийн сэдв байдаг. Орчин үеийн чиглэлээр бол би яг өв соёлын одоо чиглэлийг төлхөө тусгадаг. Ялангуяа тэр нүүдэлчдийн одоо нүүдлийн соёлоор авч ирсэн яг тэрнээс одоо улбаатаагаар тэ биднээсээ одоо зан заншил, соёл, амьдрах ухаан, байгаль ихтлгээтэйгээ харьцах ухаан энэ бүхнийгээ одоо ингээд биднээс цаашдаа одоо ингээд өвлөн уламжлуулах энэхүү даяарслын нэгэнд энэ шаардлагатай юм байна. Энд яг Монгол хүний өөрсдийнх нь одоо яг мөн чанар нь оршдог юм байна гэсэн тэр талаас нь л би одоо бүтээлтэй төлхөө сэдвээ сонгож ажилладаг да. Тэгээд миний одоо яг орчин үеийн чиглэлээр ажиллаж байгаа бүтээлүүдийн маань материал нь бол нүүдэлчдийн ахуй амьдралдаа хэрэгэлдэг материалыг төлхөө ашигладаг. Эсгий гэдэг маань өөрөө одоо өнөө хүртэл одоо соёлын маш үнэт одоо тэр гүн гүнзгий ухааныг агуулсан байна. Хажуугаар нь бас одоо газар нутгийнхаа онцлогоос шалтгаалаад хүний эрүүл мэндэд бол маш шалгарсан материал байгаа. Тэгээд мөн одоо ахуй амьдралдаа хэрэгжилж байгаа биднээс эсгий гэрт амьдардаг те. Тэгээ үүгээр ингээд шалгарсан материал байгаа байхгүй. Тэгэхээр энэ өөр болохоор ингээд миний бүтээлээ хийх явцдаа юуг ойлгосон бэ гэхээр одоо энэ эсгийн ноос энэ амин чанартай энэ гоё материал маань эсийг гүйгүүлэгч одоо хүний эсийн түвшинд хүртэл ингэж өөрийнхөө тэр гоё энерги, хайр инэрлийг одоо ингээд шингээдэг гэсэн тэр гоё мэдрэмжээр одоо ингээд уран бүтээлтэй төлхөө ашигладаг. Тэгээ орчин үеийн чиглэл чинь одоо дэлхийд одоо бүр 60 70 40 50 те дайны дараах үеэс нэлээд хүчтэй хөгжиж эхэлсэн. Тэгээд одоо Монгол гэхэд одоо 20 жилийн түүхтэй явж байна. Бид өөрсдийнхөө те үндснийхээ мөн чанарыг харуулсан урлагтаа одоо өөрсдийнхөө мөн чанарыг харуулсан тийм бүтээлүүдийг ер нь өөрөө ирэхгүй л хиймээр санагдтыг. Дэлхийн нийтийн урлагийг ингээд сонирхоод байхад яг урлаг бол нэлээ өндөр түвшинд хөгжиж байгаа дэлхийг даяараа. Миний бүтээлүүд бол нэлээд том орон зай шаардагдсан инсталляц, land art-ууд хийдэг онцлогтой л да. Тэгээд 2 жилийн өмнө болохоор Монгол Германы дипломат харилцааны 50 жилийн үзэсгэлэнд одоо Германд мөрс бахад би хүн сүрэг гээд land art бүтээлээ тавьсан. Тэгээд тэр бүтээл маань бол ер нь бол яг хүн төрөлхтний оюун санааны эвнэгдэл дэлхийн энх тайвныг бэлэгдсэн тийм бүтээл байсан. Тэгээд тэр бүтээлээ яг хийж дуусгаад
одоо маш их юм дотроос маш гоё юм ингээл ад жаргал бэлхдэг л да. Ингээд сэтгэлд нь тэр мэдрэмж бол үнэхээр маш бусад мэдрэмжүүдээс их хүчтэй санагдчихсэн. Тэ. Яг нөгөө өөрсдийнхээ өв соёл руу өнгөсөн бүтээлүүд байдаг учраас хүмүүс хүлээж авахдаа яг одоохондоо ойрхон. Яагаад тэгэхээр нүүдлийн соёлоо нэг бүр алдчихаагүй байгаа. Хамгийн гол нь одоо нөгөө биднээсээ үр хойч нар маань бас энэ тал дээр одоо соёлын одоо янз бүрийн улсын соёлын нөлөөллөөс болоод бас одоо яг энэ нүүдэлчдийнхаа өөртөөхөө өв соёл дээр энэ тал дээр арай юу холдоод байгаа юм болоо да гэж бодоод байдгийн. Маш их хайрл мэдрээсэ гэж боддөө штэ. Одоо аливаа юмны сул тал ч юм уу те асуудалтай тал гэж олж харахаасаа илүү дотор байгаа тэр гэмтсэн сэтгэл нь байна уу, бэлхсэн сэтгэл нь байна уу? Тэр болгон дээр нь одоо тэр одоо би одоо яг хаанаас эхэлсэн, ямар эхлэлтэй юм те? Цаашдаа яаж төгсгий? Яаж үргэлжлэх юм? Тэрэн донд юу дутагдах вэ гэхээр хүнд хайрл дутагддаг байхгүй юу? Мэдээж одоо ингээм амьдралын одоо тэр ачааргалтай мөчүүдээ зургаараа илэрхийлнэ. Ер нь бол яг хуу зургатаа бол би яг өөрийнхөө одоо амьдралын мөн чанарыг ингэж илүү их тусгаж хийдэг байхгүй юу? Яг уран зургатаа бол тэгээд одоо яг амьдралын хамгийн гоё ад жаргалтай, гоё мөрөөдлийн, хайр дурлалтай ч гэдэг юм уу? Эсвэл бол маш хүнд хэцүү үе бол уран зургатаа илүү их ингэж юу яаж сэтгэл хөдлөлөө гаргаж хийдэг л дээ. Ер нь бол яг хүн дуртай ажиллаа хийхээр гоё юм нэгсэндээ нэг сэтгэл дүүрэн амьдардаг штэ тий. Тэгэхээр нөгөө нэг магадгүй би санамсаргүй ингээд яг өөрийнхөө одоо сэтгэл дүүрэн байх тэр замыг ингээд гоё олцсондоо маш их баярлдаг байхгүй юу. Магадгүй би өөр чиглэлээр явж исэн бол одоо яаж явахаас ерөөсөө төсөөлдгүй юм. Мэргэжлийн талын шүүмж дээр бол би маш баяртайгаар хүлээж авна. Хувь хүний тал дээр бол энэ тал дээр бол би хүлээж авах дургүй. Хувь хүний амьдрал бол тэр хүний өөрийнх нь тулж байгаа амьдрал учраас тэрэн дээр бол ерөөсөө энэ тийм одоо тэр мэргэжлийн юмтай нь хойлж хутгаж ярих бол энэ бол яг урлагийн түвшинд маш бүдүүлэг асуудал. Бүхэл үзэсгэлэнгийн одоо ингээ урилга ирэхэд надад агуулга нь маш их таалагдсан. Ерөнхийдөө нэг юм одоо эмэгтэйчүүдийн үзэл бодол гэхээсээ илүү эмэгтэй хүний дотоод мөн чанар тэр эмэгтэй хүний тэр одоо нэг байглаас өгөгдсөн тэр гоё зүм мэдрэмжүүдийг сэрээсэн тиймэрхүү одоо гоё сэдвийг хүнсэн одоо үзэсгэлэн байсан. Тэгээд агуулга нь их таалагдсан учраас энэ ингээд бүтээлдээ би яг уран зураг орчин үеийн чиглэлээр орж байгаа байхгүй юу? 3 сарын 12-нд бас миний бие дас үзэсгэлэн гарна. За энэ маань болохоор ингээд гэргээд одоо монголчуудын гэр бүл болон суурь иргэншил нүүдлийн соёлын хоорондын харилцааг ясан маш сонирхолтой орчин үеийн чиглэлээр үзэсгэлэн маань одоо удахгүй гарах гэж байгаа. Таалан саярхаараа гэж урьж байна. Одоо Нью-Йоркийн нэгдсэн үндэсний байгууллага дээр бас миний хүн сүрэг гэдэг бүтээл маань одоо тэнд тавигдана. Тэгээ одоо энэ дайм байлдааны жоохон хэцүү цаг үед одоо бас инх тайван тогтоосоо гэсэн тийм бэлэгдлэр бас энэ бүтээл маань тавигдах болсондоо маш баяртай байгаа. Тэгээ та бүхэндээ ад жаргал, эрүүл энх тэгээд амьдралын хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Тэгээд сайхан баярлцгаагаарай.